Ер нь толгой сайдайлах шаардлага юм байна да. Гэхдээ толгой сайдчихлээр бас зарим хүмүүс буруу ойлгоод байдаг л та нэг том бодох ч юм уу тий. Бас яг тийм бол биш. Би өөрөө бол 10 жилдээ тоондоо бас тийм сайн байгааг байхгүй. Тэгээд их сургуульд авах тийм тооноос л холоор явна гэж бодоод хийх сонгож ирсэн. Яг үүндээ болохоор тэгсэн чинь одоо ингээд программист болсон гэхлээр бас хүмүүс боддог том мэдхгүй яаж программист болт юм. Яг тоондоо бас сайн байх чухал биш юм бол алгоритм гаргалгаа ч юм те тэр тал дээр илүү сайн сэргэлэн ер нь бол тоо биш ч гэсэндээ ингээд ер нь бол өгөгдлүүдийг аваад үр дүн гаргах юм бол зорилготой шүү дээ программист гэдэг чинь. Тэгээд Сэмэцгано IT Wizard-ийн хандаа байна. Түрүүч удаа баццгийг оруулаад яриа дуусахдаа би программистуудаа авчирч та бүхэн танилцуулж яриа авна гэж хэлсэн. Нийхээ дагуу амсандаа хүрээд IT Wizard-ийн программист Бадрал очроо хоёрыг авчирсан байна. Их ажлын дундуур надад зав гаргасан баярлалаа. Би сая тайрын өмнөөс танилцуулчлаа шүү дээ тайрыг. Морины Бадрал очроо. Манай хоёр болохоор Морин гэдэг нэг багт хамтдаа ажилладаг хоёроо. Айгүйх гар мэлдэг те. Программист гэхээр миний бодлоор нэг компьютер дотор байшин бариад байгаа ч юм шиг тий. Хүний нүдэнд харагддаггүй баялах ч юм шиг. Өөр хүмүүсийн бодлоор бас нэг хүн амтны компьютер Facebook хакертаад идэг хүмүүс шиг юм шиг. Тиймэрхүү хүмүүс л кино шиг төсөөлөгдөд идэв. Тайрын хувьд бидэг ажлынхаа талаар баг зэрэг яриул. Ер нь бол бас ойролцоо одоо яг яг одоо бус мэржлийг бодох юм бол бас ингээд эд материал баг хэрэггүй ганцхан компьютер хатал ерөнхийдөө ингээд хоосон ноутпад нээж байгаа л тэгэл яг бүтэн вебсайт болтол бүгд юм тийм дээрээс үсгэх боломжтой байдаг болохоор бас гоё мэржил санагдав. Фронт тий фронт хөгжүүлэгч гэдэг үү? Тийм фронт. За манай бэкэнд хөгжүүлэгч юм бодлоо. Ер нь бол программист мэргэжлийн даваа тал нь дэлхийн хаанаас ч хамаагүй зөвхөн ноутбук гэж юм уу компьютер барайл ажиллаа хийгээд дэлхийн том компаниудын ажлыг хийгээд явж болдог. Заавал ингэж биеэр очиж хүмүүстэй ингэж харилцахалгүй л гэсэн үг шүү дээ. Front end back end-ийн ялгаа гэхэр чинь Бадралыг хийж байгаа юм нь болохоор одоо жишээлбэл би Facebook руу оруулах newsfeed надад харагдчих шүү дээ. Ингээд миний тэднийг Бадрал хийдэг гэсэн үг юм. Гүү. Яг хэрэглэгчийн нүдэнд харагдаж байгаа рендерлэгч байгаа HTML, CSS, JavaScript гэдэг үндсэн front end-д ашиглаж байгаа гурван хэл байгаа байхгүй. Яг дээр нь ажилтдаг хүмүүс болохоор front end гэж яриад байгаа. Тэгээ яг чиний хийж байгаа юмнууд чинь хэрэглэгчд шууд харагдана. Зөв хийж байгаа юм харагдахгүй гэсэн үг. Тэнгүүд тэрийг одоо нэг backend гэдэг нь болохоор тэр нэг датануудыг нь ерөнхийдөө боловсруулж байгаа логикийг нь одоо бодож байгаа алгоритм гэдэг гэж байна шүү дээ. Тэдрийг нь болохоор backend гэж хэлээд байгаа юм л та. Тэгээ яг сүүлийн үед backend front end гэж салгаж яг сүүлийн үед Монголд сүүлийн үед гэж ер нь бол анх бол ер нь бүгдийг нэг хүн хийдэг гэсэн. Одоо сүүлийн үед тийм аль болох сүүл нарийсаад байгаа юм шүү дээ. Тийм. Тэгээ монголчууд бол бүгд тэгвэл очроо юу хийж байгаад программист болсон бэ? Ер нь мэрэгчлэн юм уу? Шүтээс гадгийн юм хэрэглэдэг. Өөзөө инженер хүн. Яг багасаа программист болох гэж мөрөөдөж явсан. Тэг яг гэдэг зэрэг. Амьдрал тоодоо муу амьдрал таалтан тий. За. Хүссэн мэрэгжил авч чадаагүй л дээ. Тэгээд яаж сурсан чи программист ажлыг яаж хийж сурсан? 17 ажилласаа гараад чинь төрийн байгууллага SCAD-ийн мэрэгжлийн дах ажиллаж байсан. Тэгээд тэндээсээ гараад ингээд жил мэлаад ашиглаж явсан. Тэгээд программистийн өнгөө сургалттай нэгээд тэгээд нас бүртгүүлээ. Дуртай юм өнгөө гадарч шүү дээ. Тэгээд одоо ингэ гоё ажилтдаг болсон шүү дээ. Тэндээсээ сурсаар агаал.
Өдөө зэрэг төрж байна. Бадрал юм гэж. Хэл шинжилгээ. Бас Орс хэлний шинжилж. 10 Стресс. программист хийгээд одоо хэдэн жил болж байгаа гэсэн. IT-ийн чиглэлээр бол ажиллаад одоо 6 дахь жилдээ. Тэ залуу байх нэ. Ер нь манай компани төслийн менежерүүдэд солонгос хэл маш хэрэгтэй гэдэг л да. Тэгэхээр программист хүмүүст яг ямар нэгэн хэл шаарддаг уу? Тэгэл одоо программист гэдэг чинь ер нь programming language гэдэг байх шүү дээ. Санаа. Тэгээ гадаад хэл шиг биш өөр хэл тий. Ер нь бол бас хэлнүүд л бүгд явж байгаа юм л та. Java, PHP дандаа хэл гэж явдаг. Тэгэл яг одоо нэг хэл шинжил төр syntax гэж ярьдаг шүү дээ. Яг адилхан тэгмтэй адилхан программинг хэлнэ ч гэсэн бүгд syntax гэж байгаа. Тогтсон бичиглэг тий. Хийг маяг протокол тус тааж мөрдөхтэй байдаг л та. Наагч одоо багаараа ажиллах тий. Хэдүүлээ нэг баг үлээ. Нэг тавлаа. Тавлаа нэг баг. Багаар ажиллахад ер нь давуу тал, сул тал хэрэг. Тэгэл ажлаа зөв хуваарлаж авал маш давуу талтай шүү дээ. Цаг юм бүтээлтэй. Тий. Тэгээ бас хамт олон болж байгаа гэдэг чинь бас үгүй амар том давуу тал. Хамт олон юмсгал. Тийм очроо одоо ингэ жишээлбэл ажлын цагаар ажиллаа хийжсэн чинь гинт амар стресстэйчлээ. Тэгээ компьютерээр харж сууж байхдаа өөрөө яаж гарах вэ? Дандаа happy гэдэг тий. Тэгээ хэрэлтэл. Тэгээд PM нь уурлаад бас тэгээ ууранд дэмжчихсэн. Уура сарамж болж байгаа. Яг ууртай ажил. Одоо нэг хүүхдүүд YouTube-аар бичлэг үзэл хичээл сонсоол тэгэл код бичээд байна гэж сонсогдох юм. Тэгээд ер нь бас ингээл ажлын заруудыг хараад хахаар сургууль төгсөх шаардлагагүй гэсэн чинь манайх ч гэсэн ер нь тийм шаардлагатай байдаг тий заримдаа сургууль төгсөөгүй Диплом шаарддаг. тий диплом шаарддаг. Тэгээ яг тэгж сонирхож байгаа яг сургуульд нь сурч чадахгүй гэхдээ өөрөө ингээд нэлээд хичээсэн тийм хүүхдүүд ингээд манайд ажиллая гэвэл юу зөвлөх вэ? Англи хэл сур. За англи хэл сурах. Англи хэл сурвал тэгэл бүх зүйл хэмжүүлээ шүү дээ. Google дээр л байна шүү дээ. Одоо ч бүх юм л бараг YouTube Google дээр шүү дээ. Интернетэд бас чанартай сайн хичээлүүд аягүй их байдаг болсон. Байлаа л дээ. Тэнд хийж байгаа гэсэндээ давхар нэг толгой байслуулаад өөрөө яг сүрсэн юм аа өөр зүйлтэй ашигладаг юм. Бас яг бичлэг үзэхгүйгээр бас ингээд давхар өөр толгой дангаарч юм те хийгээд үзээд сайжруулалт хийх юм бол бас илүү хурдан сайжрах те яг үзүүлэгч болоход бас нэг л барт. Ер нь толгой сайдайлах шаардлагатай юм да. Гэхдээ толгой сайд гэхлээр бас зарим хүмүүс буруу ойлгоод байдаг л та нэг том бодох ч юм уу те бас яг тийм бол биш. Би өөрөө бол 10 жилдээ тоондоо бас тийм ч сайн байгаагүй байхгүй. Тэгээд их сургуульд авах тийм тооноос л холоор явна гэж бодоод хийх сонгож ирсэн. Яг үнэндээ болохоор тэгсэн чинь одоо ингээд программист болсон гэхлээр бас хүмүүс боддог том мэдгүй чи яаж программист болт юм. Яг тоондоо бас сайн байх юм бол биш юм бол алгоритм гаргалгаа ч юм те тэр тал дээр илүү сайн Сэргэлэн баг тиймэрс. Ер нь бол тоо биш ч гэсэндээ ингээд ер нь бол өгөгдлүүдийг аваад үр дүн гаргах юм бол зорилготой шүү дээ программист гэдэг чинь. Тэгээд тэр хооронд ямар алгоритм бичиж байгаа тэрийг л бичиж чадчих юм бол урт юм уу богино байх нь гэж бол биш үр дүн зүг байх юм. Тэгэл тэрийг дараа нь явцын дундаа айл болох богиносгоод те сайжруулалт хийгээд явж тэгж л өгчдөг л та. За манай компанид орж ирэхийг сонирхож байгаа залуусаа ивэл ухраагаа дахин сайн сонсоорой. За тэгээд өнөөдрийн яриад ирсэн баярлалаа. Дараагийн удаа NFT талаар сурвалжлага өргөх болно. Баярлалаа. Баярлалаа.